За, сайн байна уу? Асуулт хариулт 12-ыг тавьснаас хойш доор нь хүмүүс асуулт тавьсан байна. Тэгээд хариулах зүйтэй болов уу гэж бодож байна. Тэгээд хариулах гайцуулаа. За, тэгээд эхнээс нь хэлийг ялгаас хариулъя явчих. Хэлийг гэсэн гэдэг дуу их таалагддаг. Заавал хүн амьтанд дийслэж байхаар иймэрхүү дуу хийвэл залуust их хүрэх юм шиг санагдаж байна гэх. Бас тийм ээ. Гэхдээ яг хүмүүс л DC-г л амар сонсдог л доо. Тэгээд DC хайрын дуу ирэл амар сонсдог юм билээ. Ийм залуус танцсан дуу бас YouTube-ийн view дээр нь харахаар бас нэг дэше явж өгдөг. Тэгээд одоо тэмхүү юм хүмүүс дуртай юм шиг үлээ дээ. Пүүсний чинь цуглуулга нь US8 байдгүй гинэ. Одоо size ирж байгаа болов тий 8 байдаг л та. Тэгээ GT2 дийсэлж байхдаа нэг Disney төгсгөл тожмын өдөр энэ юм бэ гэдэг харуулъя гэд тэр юу болсон болоо. Яг би тэр үгийг хэлж ийсэн. Би бол G-г бол өрсөлдөгчөө гэж боддог. Сайн өрсөлдөгч тэгээд энэ өрсөлдсөөрч байгаа болов гэж боддог та. Тэгээд хожмын өдөр тэгээд хожмын өдөр тэгээд болохгүй л үү дээ. Одоо студиуд ямар програм дээр мастер микс хийдэг болоо та анх ямар програм дээр хийдэг байсан бэ гэнэ. За би анх MacBook дээр GarageBand гэдэг тэр хийдвэсэн. Одоо тэг янз янз юм шиг үлээ дээ. Logic гэдэг үсгэл янз янз юм хийдэг юм шиг үлээ. Мөрөөдөл гэдэг дууны утга агуулга хэтрүүлэгтэй мөрөөдөл санагддаг ч одоогийн мөрөөдөл чинь юу вэ гэнэ. За яг мөрөөдөл гэдэг дуу ягаад хэтрүүлэгтэй гэж бас тэгээд хүн гой том мөрөөдөх хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр одоогийн мөрөөдөл бол янз янзын мөрөөдөл байгаа л та. Энэ одоо дэлгүүр дээр смок дээр болохоор хүн орж юм асуугаад байна. Хаалга нөгөө жоохон чимэг талуучлаарай. Тэгээд энэ хүн бол том мөрөөдөх хэрэгтэй. Тэгэл миний мөрөөдөл янз янзын мөрөөдөл байна шүү дээ. Тэгэл сар марлуу нисч мэсэхтэй. Тэгэл бас сар марлуу амжи уснах сарлуу нисэх үзчихмээр л шүү дээ. Оппозит юу гэж боддог вэ? Инэл гантал хоёрыг юу гэж боддог вэ? Оппозит амплыг бол сайн амплик гэж боддог. Өөрийн гэсэн өнгөйстэй өөрийн гэсэн орон зай бүрдүүлсэн хизээч ямар ч дуу хийсэн гэсэн нэгээрээ ганцаараа ч бас хоёр хуваагдаад хийсэн гэсэн бүгд сонсогчтой гэдэг юм маш хүчтэй сайн амтлаг гэж боддог. Тэгээ инэрл гантлаг хоёрыг бол нийлээд оппозит гэж боддог. Тэгээ оппозит ч хамтлаг хоёулаа бол их сайхан юм болов гэж боддог шүү дээ. Бусдад танигдахаас өмнө хэр их дуу хийдэг байсан бэ? Жишээ нь цацагдаагүй ч юм уу. Энэ за бусдад танигдахаас өмнө ч одоо би хамгийн анхны уран битач хийсэн дуу гэх юм бол юу л дээ. Миний пүүзэн бол би хоёр гэдэг дуу байгаа. Тэгэл тэрнээс үн цацагдаагүй дуу гэж байхгүй гаргасан дуу болгоно шууд цацдаг байсан. Хажуугаар нь яваад байгаа дуугаа болооч гинэ. За яг дуутай үзсэн дээр хаадан ярьж ирснээс дуустал үзлээ шүү гинэ. За баярлалаа. Ахаа дөрвөлжлүүлсэн үзгээр байлаа гинэ. За баярлалаа. Цэцээ өөрөөр шүү дээ. Хүн болгон таалагдхалгүй шүү дээ гинэ. Энэ тийм шүү дээ. Гинжин Ice Bucket Challenge дуудаж байсан. Яагаад хийгээгүй юм болоо. За яг хүн би яг нэг гэдэг миний үзэл юу гэдэг миний нэг юм байдаг л та одоо хүн болгоо ингээл хийгээд байгаа юм байна дургу тэгээд олон одоо юу гэдэг машин унсан ч хүн болгоо унаад байгаа машин унах дургу одоо тиймэрхүү болохоор тийм Ice Bucket Challenge хүн болгоо хийгээд тахлаар тэгээд надад бас сонир санагдаад тэгээд би тутыг гэж өдөр хийгээгүй маа стагууч нь хэрүүл яасан дуртай юм бэ G2 яасан opposite яасан гэл байх юм одоо над тулга төрсөн хэрүүлийн асуудлаа болилдоо гинэ зүвчдэг болилдоо нэ GT дийслж явахдаа маа гэдэг дуун дээр хамтлагийн гişүүд тийм угаасаа хиймэл байсан. Энэ дуу тийм түрүүн асууж ийсэн тийм энэ тийм маа гэдэг дуун дээр яг тэр үед би хамтлагийнхаа Азитай жоох асуудалтай байсан. Тэгээ хамтлагийн гişүүд угаасаа хиймэл байсан л гэж хэлсэн юм л та. Тэгээ одоо бол асуудал байхгүй. Тэгээд учрыг олцсон. Тэгээд хоёр талд байсан болоо төвлөө ойлголцол гарсан л байсан л та. Ази Монголд би Америкт байсан болохоор тэгээд ингэж бүх балаа асуулт хариулах ядаргаатай байдаг багтаа гинэ. За одоо яах зүгээр шүү дээ. Энэ дуу сонсч байсан өглөөд байгаа залхуур. Энэ дуу сонсч байсан үг нэ. За одоо мэдгүй сонсч байгаагүй байна. Тэгэхээр одоо сонсох боломж алгаа. Бүгдийг үдч дуусглаа. Юм урт байгаа харин ч зүгээр байна. Богино байвал харин тэнийг юм биш үү гинэ. За тэмцээн хойшлогдсон юм байна. Тийм тэмцээн хойшлогдоод энэ 5 дахь өдөр болсон байгаа. Нөгөө өдөр болсон байгаа. Дахиад нийслэл хүүшиг гой тоглолт хийх санаа байна. Өдөр цомгонд одоо болтлоо. Тэр цомгонд би одоо болтлоо хамсдаг юм. Яг очоогүйдээ хамсдаг гэж байгаа юм болов. Нийслэл хүүшиг тоглолт тийм яг том бүрэн хэмжээний том тоглолт бол хийхгүй. Одоо нэг 11 сарын 28-нд одоо нөгөө нэг Mobicom-ийн тэмцээн ороод ирсэн. Хүүхдийн номын сан гэж яриадсан. Тэр номын санныхаа төрүүлж чадаагүй. Тэгээд тэр номын сангийнхаа тийм хандвийн тоглолтыг хийж тийм номын сангаа бий болгох гэж байгаа. Тэгээд та бүхэн үзээрэй 11 сарын 28-нд өдөр нь бол тогтсон, газар нь тогтоох гэнэ.
жид хоёрыг хамтдаа час хийсэн дуу хийвэл үнэхээр хит болно доо гинэ. За тийм баха. Оппозит юу гэж боддог вэ? За хариулсан. Цэцээ ямар замаар гадаад сурсан бэ? Тэтгэлгүй хуваараа юу аль хотод зурлаж байсан юм бэ? Бас хэдэн жил тоогооч хийвэ гинэ. За би өөрийнхөө хуваараа явж сурталчилж байсан. Тэгэхэд очиод ажил хийдэг байсан, тоогооч хийдэг байсан. Япон ресторанд тийм хипачи тоогооч хийдэг байсан. 5 жил хийсэн. Тэгээд бүх зардлаа өөрөө гаргадаг байсан. Тэгээд тэнд өгөрөөдгөл хараамаа ол явдаг байсан. Аль хотод зурлаж байсан бэ? За эхлээд DC-д байсан. DC-д 1 жил сурч байгаа. Тэгээд Nebraska мужи Omaha гэдэг хотод сургууль төгссөн. Манай хипхоп сан бол аримштай дэлхийн түвшинд гарахад хэрэгтэй зүйлийг хийх хэрэгтэй гэж боддог гинэ. За яг хипхоп сан аримнаараа бас дэлхийд гарахгүй л баг л та. Тэгээд яг сайн хөгжүүлэх хэрэгтэй MC-нүүд нь бас сайн мэдээж англи хэлээр ч юм хаяа нүүлждэг. Дээрээс нь тэгээд битмейкерүүд нь сайхан бит хийгээд гоё одоо юу гэдэг хит болохоор гоё бит хийх хэрэгтэй л гэж боддог доо. Дууны чин битээр райм бичих тийм тэмцээн зохиож болох уу? Дуулахтаа таарах болохоор за тийм тэмцээн зохиож болохгүй хаа. Цэцээ хипхоп гэж юу хийсэн бүх уран бүтээлүүдээ бодож байгаад өөрийнхөө үзүүс хэлээч. Хипхопд анх яаж орвоо гинэ. Яагаад хипхоп гэдэг дууг сонсох нь тийм шүү дээ. Яагаад хипхоп гэдэг дуугаа тэр дууг сонсоод тамирын их болтгоо яриуллаа. За зарим дээр нэг хүмүүс хариулаа явцсан байна л да. Зар гэдэг дуу гарах үеийг зөв хандлагатай санагдсан гинэ. Мэдхгүй тийм дуу гарахгүй хаа. Хариуцлагатай байна шүү. Таньс хайргүй хүнтэйгээ амьдр гэвэл амьдрч чадахгүй гинэ. За амьдрч чадахгүй л те. Тэгээд энэ юу нэ бороонд орсон бортуулаа нэг л хийвийн хуучин цэцээ байсан гэж байна. Тэр хуучин цэцээ дуртай шүү. GT дизэлцэж байхдаа хийдэг байсан шиг дуунууд үйл хөнгө эсийг чинь санаж байна гинэ. За тэгээд бас өөрчлөгдмөр байна. Хүн тэгээд бас өөрчлөгдөд явах хэрэгтэй болов уу гэж би боддог л доо. Тэгээд хуучнаас арай л сайн юм хийх хил зорил өөрөө тэгэл сойгоо л энэ тэгээд сайжрах нүт юм очрах наач. Та хизээ бүх зөвлөж эхэлсэн бэ гинэ. Хамгийн дуртай бүз. За би ч одоо яг дуулж эхэлсэн. Тэгэл дуулж эхэлж байхдаа л 2008 онд ганцаараа дуулж эхэлж байхдаа л бүз зөвлөж эхэлсэн дээ. Аскгийн зарим хариултыг тэр фэн хуудасны админ өгөөд байх шиг санагдсан. Бүгдэнд нь өөрөө хариулсан үг нэ. Асктай бүгдэнд нь өөрөө хариулсан. За энэ давталтайд байна. Данди явдаг болохоор данди гэдэг нэртэй болсон юм үгүй шүү дээ. Данди ядам гэдэг жинхэнэ нэр тийм болохоор данди ядам шүү дээ. Данди гэж дууддаг. Хамтлагийн мань гишүүн тийм ээ. За энэ угаасаа л нэг асуул байна. Fake love дуу үргэлжлэх байсан найз бүсгүүдээ зориулж үгийг нь бичсэн үг нэ. Тийм тэр найз бүсгүүч штэ тэнд жоохон лсэн үг 17-18 байхдаа л дуулсан дуултаа. Тэр дуу нэр бас миний бүзийн бол эднээсээ хамаагүй төрүүлж гарсан ганцаараа дуулжсэн дуу юм байна. За USA-д очихоор юу хийдэг вэ? Шоуд эсвэл ажиллаар явдаг уу? Очоод нэг шоудад хийдэг вэ тэгэхэд. Очоод тэгээд сургуульдаа сурдаг гэсэн тэгээд ажиллаа хийдэг байсан. Сарын цэвэр орлого дуулахаас гадна яаж мөнгө олж байна нэ? Сарын цэвэр орлогыг бол хэлж болохгүй л дээ бас тэр бол айгуу бүдүүлэг асуултнуудын нэг гэж боддог л доо. Тэгээд чи юу хийдیں? Чи хэдэн төгрөгийн цалин авдгийг хаанаас мөнгө олох уу гэл тийм асуултыг бол хүнээс бол асуулах амар бүдүүлэг гэж боддог. Цэвэр орлого бол би хийхгүй. Дуулахаас гадна яаж мөнгө олж ийн нэ? За дуулаач нэх мөнгө олдгүй л дээ. Яг хаяал нэг сургуулиудын танилцах дээр очиж дуулдаг гэсэн. Энэ жил ч одоо нэг тоохоо билсэн байг мигийг учраас хаяа нэг хүнд үг зохиож өгч байна, дууны үг зохиож өгч байна. Тэрнээс гадна янз янзын юм хийж л байгаа л та. Тэгээд хүнд одоо яг ил харагдж байгаа юм үйл яг Smoke brand гэж байгаа. Smoke гэж хувц хийж байгаа. Тийм. Санхүүгийн гол их хүсэл 2 дахь ярьсан нэргөө отгон лавга ер нь дараа нь хүнээс ийм асуултыг асууж болохгүй шүү гэж. Тий. Оппозитынхантай болон GT одоогийн харьцаа хэрвээ гин оппозитынхантай бол харьцаа бол сайхан. GT бол харьцаа бол байхгүй. Энэ дуучид барууны орны дуучиднуудаас их дуулах юм аа энэ тал дээр юу гэж бодож байна чамд? Барууны орны дуучдын дуунаас их дуулах юм аа юм уу? Гин хүмүүс бас ингээд айгу асуултуудыг сонь бич асуух нь л дээ. Энэ болохоор би бол ингэж л ойлголоо. Барууны орнуудын дуучдаас хуулах юм аа гэж ойлголоо. Тэг яах вэ? Яг биднээс одоо тэ рэперүүдийн хувьд бол яг үгээ бол мэдээж өөрсдөө бичдэг. Тэгээд гол нь битмейкерүүд ихтэй битмейкерүүд гой бит хийх юм бол биднээс бас амар их орчин үед бол тэр бол амар гарч байгаа л та. Яг биднээсийг яг одоо
дуулж эхэлж яхад бас тийм бит хийдэг хүмүүс бол хэцүү л байсан шүү дээ. Нэг их байгааг орчин үед амирх гарсан байгаа хөгжсөн байгаа гэхээс биш. Яг нэг сайхан дуу дуулмаар байдаг. Энэ дууг иймэрхүү бит хийх гэсэн юм бол тэгэл хүмүүс нь одоо ай хийдэг хүмүүстэй сайхан уулаал өгчдөг байсан. Тэгэхэд одоо бол тийм байхгүй басаа үзэгчд бол амар том шүүгчд болсон. Тэгээд юм хуулсан бол тэгэл юм аягүй хэцүү болоод тийш үү дээ. Цэцэд үедээ DC утгаар нь хийдэг байсан вебсайт үг дээр гэх мэт тиймэрхүү хүмүүс ирчүүж өгсөн азрах дуу хийх үг нэ. За одоо яг хийхгүй л баг л та. Тэгээд юм гэдэг жоохон хязгаартай байсан. Тэгэл хүнтэй хэрүүлээгээл яваад муу нэртэй болох. Ямар ч байсан би G2 одоо хип хоп тийм нэг B50s гэдэг юм яг утгаар нь харуулсан гэж боддог. Яг ийм байдгийн шүү гэдгийг харуулсан. Тэгээ яг хийж чаддаг гэдгийг хүмүүст харуулсан баг. Тэгээ одоо бол тэгээд тийм тэгээд ах шаардлагагүй л үдээ. Тэгээд G-ийн гэсэн тэр уу гэдэг дуу сонссон маш таалагдсан. Тэгээд одоо ерөнхийдөө яг тиймэрхүү залуучуудтай хандсан тийм нэг дуу хийвлэх зүгээр л тэрнээс хоорондоо хэрэлдүүлэл хоёр талцуулаад байвал тийм хаа л гэж бодож байгаа. Тэгтээ жимд явдгүй хариулсан явдгүй байд. Юуэсэд ямар ажил хийж байсан байдгүй хэлсэн тоогооч хийжсэн. Яриг нь сонсоход хэцүү бичлэг хийжээ. Заавчлаараа би угаасаа хурдан ярьдаг. Тийм л зарим хүмүүс ойлгохгүй тийм. Маш их баярлалаа. Цэцэн мэлэг хахаас зөвлөгөө аавна гэдэг бол зүйл байлаа. Миний үеийн залуучууд мөн ч адил хэрэгтэй зөвлөгөө өгсөн байхаа гэж бодож байна. Өөрөө чинь хараад байхад одооноос хэдэн жилийн өмнө өглөх өөр чинь үнэхээр таалагдчих дуу хийх чинь хүсдэг байжээ. Тэндээ ч хүрчээ. Одоо бол дуу нэг тийм сонирн биш болжээ. Ихтэй хүсэж байгаа юм шиг тэрнээс илүү зориг мөрөөдөл одоо байна. За энэ асуулт биш байсан. За ямар ч гэсэн баярлалаа магтсан юм шиг байна. Дараагийн асуулт хариултыг хаана бичих вэ гинэ. За дараагийн асуулт хариултыг хаана бичих вэ гэхэл хэрвээ та миний видеог үзэж бол асуух асуулт байвал доор нь бичээрэй. Тий. YouTube биш миний пэйж дээр бичээрэй. Арт нь байгаа purple line өөр асуулт байна. Хариулахгүй байна гинэ. Хариулахгүй байна. Эсэброки за базаж яриад байна гинэ. За базаж ярихгүй л айгу урт болох гээд байна. Асуулт санаж байгаа бол crash bash-луу DC хийж байсан. Хөгшөөн crash bash тань руу томорсон юм уу? Яг томроогүй л тех тэр үед тэгэл нэг тиймэрхүү Япон солонгос стилтэй байна гэл хүмүүс тэгэл дуугүй идвсэн би ч гэсэн тэгэл ямар сони юм бэ гэл дайрчлээсэн л та тийм үзээр л байна хаахаа зарим яриа ойлгохгүй байна гэнэ тийм хурдан яриад байгаа хаа жоо удаа ярихаар одоо тэгээд хэцүү шттэ удаа яриа сурцсан болохоор ингэж ухаар айск нээчээж амар биш үү гинэ RPG шиг идэвхтэй байна RPG идэвхтэй гэдэг юм лээ гинэ дон хүмүүс хариул явсан манай уушлаараа үнийг амар болохоор хийгээгүй баха гэж бодож байна. Яг нь ASCII-г бол яг ингээ амдаар ирвэл бас сонирхолтой болов гэж боддог эсвэл урд нь бас өөрөө хийдэг байсан болохоор тэгээ бас хийгээд аваад явъя гэж утсан юм л да. Асуулт хариулт 13 төсөл төр ялагдахад ямар мэдрэмж төрсөн бэ? Монголчууд номноос холдож ид хөрөнгө өнгө мөнгө хоосон хэлбэр хошин шог шоу тоглолт хийдэг хөөдөг болсон гэдгийг анзаарч хараад гутарсан уу гинэ. За төсөл төр ер нь орохдоо бол айгүй тийм би өөдрөг орсолтой энэ төсөл баг ялчих байхаа нэрээ одоо юу гэдэг хүүхдүүдийнхээ ирээдүйг төлөө эрдэм номтой болохын төлөө эцэг эхчүүд бүгд л мессеж өгөх байх гэж бодож исэн. Тэгэхээр харамсалтай нь би төрүүлж чадаагүй нэлийн хойгуур орсон. Яг ном эрдэм гэдэг бол мэдээж амар хэрэгтэй хүнд одоо ирээдүйд бол ерөнхийдөө яг монголчууд одоо байлдаал морин дэлэн дээрээс байлдаал одоо дэлхийн талыг эзэлж исэн. Одоо бол мэдээж одоо биднээс одоо зэр зэвсгэн технологийн хувьд л хоцорчлоо. Тэгээд одоо мэдээж морьтойгоо дан хийгээд хааж хүрэхгүй тодорхой. Тийм болохоор одоо ерөөсөө биднээсийн одоо ядч дэлхийг эзэлдэггүй мах гэхэд энэ улс орноо яг аваад явах одоо хэрэг аваад явах одоо потенциал нь юм их үл яг ингээл тарих толгойгоор эрдэм мэдлэгээр л одоо дэлхийд хүч үзэх хэрэгтэй л гэж боддог. Монгол хүний одоо ухаан бол агуу одоо тийм сар шүү дээ. Тэгэхэд одоо ерөнхийдөө эрдэм номд суралцаад одоо их орно авч явах хэрэгтэй гэж боддог. Тийм ч учраас одоо ном уншицгаая гэдэг хүүхдүүдийг багаас ном эрдэмд ойрхон өсгөе гэдэг юм л та. За хошин шог шоу гэдэг одоо тэгэл хүмүүсийн дуралтай тэр бол тийм хүмүүс одоо тэгээд таамсд үзэж болохгүй гэдэг хэрэг. Тэгээд яг л муулаад байхгүй яг хийсэн юмараа л одоо татаж гаргах хэрэгтэй баг. Байгаагаараа энгийн гоё л үнштэй үзэх дуртай хэдэн үзэхгүй бол албаар үзэх юм шүү. Амандаа бовтнаад байх юм зарим нь ойлгохгүй нэг. За ер нь ингээд дуусчлаа. Энд нэг бас нэг асуудал гарах шиг боллоо.
Тийм болохоор одоо ингээд дуусгая. Энэ удаад 14 минут болсон байна. Тэгээд ахаа согтуу байгаа мó ийм гачин царайтай юм нэ. За яг хөө тэгэхэд нэг өглөө бүтэн сая өдрөө өглөө хийсэн болохоор бас нойр одоо нэг согтуу царай таригдахгүй л байна сте. За тэгээд ерөнхийдөө асуулт хариуллаа. Тэгээд дахиад асуулт байвал энэ дор бичээрэй. Тэгээд асуулт их болох тусам би тэгээд шууд хариулаад явуулнаа. За баярлалаа.